Улсын хэмжээнд олонний анхаарлыг татаад байгаа Зүүн Баян дахь 334 дугаар ангид амиа алдсан албан хаагчийн аргэрт Орхон аймгийн зүгээс хүн амины илэрхийлж хүндэтгэл үзүүлнэ. Тэр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурал болж талигачийн гэр бүлд мөнгөн тусламж олох асуудлыг хэлэлцсэн юм а. Аймгийн засаг даргын санд болгох 10 сая төгрөгийн мөнгөн тусламж олох саналыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид 100% дэмжлээ. Гавч өгөөд тэгээд бид нар 3 хүүхэдтэй айлын хамгийн бага ээжтэйгээ хамт амьдардаг ийм одоо хүн байсан байна. Тэгээд бид бүхэн бас төрийн одоо зүгээс энэ асуудалд бас тодорхой хэмжээгээр анхаарах нь зүйтэй. Сэргийн алам залб гэдэг бол одоо иргэн хүмүүр бас хаах ийм үүрэгтэй, журамт үүрэгтэй байдаг. Тэр утгаараа сэргийн албан хаасан ч гэсэн бас иймэрхүү эмгэнэлтэй үйл явдал тохиолдсон учраас төрөөс бас анхаарч ар гертэн тухайлах юм бол ээжд нь тодорхой хэмжээний бас дэмжлэг тусалцаа үзүүлэх ёстой гэж одоо өнөөдөр энэхүү төрөлхтөй хуралдааныг одоо хурлын даргын зүгээс зарлан хуралдуулж байгаа юм аа. За орон нутгийн нөхцөл байдалд эдийн засгийн бас боломж олцоон тулгуурлаж бид хүмүүс асуудлыг ярьж байгаа. Саяхан бид хүмүүс орон нутгийнхаа төсөв чиглэлүүдэд батлаад явчихсан байгаа. Тийм учраас бид хүмүүс орон нутгийнхаа нөхцөл олцоон тулгуурлаж тодорхой хэмжээний одоо мөнгөн одоо тэтгэлгийг одоо бас олгох нь зүйтэй болов гэсэн саналыг иргэдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж байгаа. Та бүхэн бас энэ дээр тодорхой саналууд байлж баталж өгөхийг хүсье. Бид бүхэнд бас боломж олцоо доод толгуурлаад 10 сая төгрөгийн дэмжлэг тэтгэлгийг бас олох саналыг засаг даргын зүгээс бас оруулж байгаагаа хэлье. Тэргүүлэгчдтэй баярлалаа. Аймаг орон нутгийн зүгээс цэргийн албан хаагч нараа туслаж дамжиг хамгаалах зорилгоор жил бүр очиж эргэж гарын бэлэг гардуулдаг бол унжилтай. Түүний дагуу оны өмнө буюу 12 дугаар сард засаг дарга батлууд Улаанбаатар хотын ойролцох цэргийн анги болон Багнуур дүүрэг Зүүн Баян дахь цэргийн ангиар очиж албан хаагч нартай уулзаж засаг дарга хурлын даргын гарын бэлгийг гардуулан өгсөн юм а. хин нэг нь цэвэр гай энд маш харамсалтай.